Найс нөхөд. Хүн эцэг их хайртай хүмүүстэй ч хэлээгүй нууцаа зөвхөн найздаа л хэлдэг. Бидний хамгийн итгэдэг хүмүүс. Гэвч энэ итгэл нь хязгааргүй биш. Миний өнөөдөр ярьж өгөх Тамадашигийн буюу найзуудын тоглоом гэх юм нэмэн саяхан 22 онд гарсан бөгөөд амжилт дээр нөх гаргаад байлдан дагуулад байсан юм байхгүй ч гэсэн бас бүр фейлдчээгүй ер нь л дайчгүй гэж хэлж болохоор байна юм. Миний маань Юичи Катагириг их өдөр шөнөгүй цагийн ажил хийдэг, амьдралын төлөө жинхэнэ зүтгэж байгаа жирийн ахлах сургуулийн сурагчаас эхэлдэг. Ядж байгаад удахгүй сургуулийн аял болох жаа болохоор манай хүн тэр мөнгө олохын тулд бүр илүү цагаар ажиллаж исэн ч харамсалтай нь маргааш нь багш нь ангийнхнаасаа хураасан аяллаа мөнгө болох 2 сая yen нь хулгайд алдагдсан гэдгийг хэлнэ. Манай хүн ч найзуудаараа уулзаад хэн туусан байж болох үгээд ярилцаад байжсэн чинь гинэт нэг үл таних хүмүүс манай эдийг бүгдийг нь уулгаалаад нэг цагаан өрөөнд сэрдэг. Тэгээд манай эдийг хүчээр нэг тоглоом тоглуулахар болдог өгөө. Тэр тоглоомных нь ажилтна гэдэг нэг крипи зэрэгтэй хулгайч ирнэ. Тэгээд тэр аяллаа 2 сая yen-ийн хулгаас үнэ нь манай хий дотор байгаа. Учир нь энэ тоглоомд оролцохын тулд 2 сая yen-ийн такс төлд юм байл та. Бас тэр мөнгийг хулгаас нөхөр нь өөрөө 20 сая yen-ийн өртөө байсан учраас энэ өр нь бүгдд нь тэнцүү хуваагдаад хүн болгон 4 сая yen-ийн өртөө болчихж байгаа. Харин тоглоомнуудын үеийг ялах тоолонд мөнгө урамшууллаа авна. Эсвэл ялж чадахгүй байсан ч тэр өөрөө бусад найзууд руугаа чихэд өөрөө уснаа суураа гарах боломжтой тоглоом баггүй. За тэгээд юу ч гэсэн дөрүүдээ танилцуулчих. Манай ангийн дарга вайб нэртүүлсэн энэ охиныг Савараги гэдэг. Ер нь нэлээд зарчимч аав цагтаа болохоор би хамаалагтаач сайн. Өөрийгөө хааж аваад явж чадахгүй хүчрхэг охин. Харин энэ би экстраверт гэсэн царайтай бандыг шибэ гэдэг. Айгүй баян гэрүүлээс гаралтай. Тэгээд бас Саварагид хайртай гэж хэлж болно. Тэнжи болохоор ер нь л найзууд дундаасаа хамгийн ухаантай, нухацтай, баг зэргийн татгш байгаа дүр. Бас Саварагид хайртай. Кокороги болохоор ер нь л насаараа бүлэдүүлсэн энэ найзуудтайгаа уулзсанаас хойш нэг юм хүн шиг амьдарч эхэлж байгаа өрөвдөлттэй дүр. Тэгээд хинч манай хүнд хайргүй. Харин гол дүр болох түрүүн танилцуулсан Юичи найзууд дундаасаа ерөнхийдөө нилээлдэг сайн хүн гэдгээрээ танигдсан бөгөөд Тэнжигийн дараа орох үе бас хөөхөн толгойтой. Гэтэ жоохон нууцлах хүүхдгээ ойлгочих болно. За тэгээ нэгдүгээр тоглоом маань эхэлж дөрмийн маш товч танилцуулбал манай та ээлжээр асуултуудыг уншаад бүгд зөв хариулж зоосыг зөв рүү хөдөлгөж чадвал ялна. Харин нэг нь л буруу хариулах буюу нэг нь л зоосыг буруу зөв рүү чиглүүлчихвэл ялагдана. Тэгээ 5 асуулт байгаа. Нэг нь л зөв хариулахад хангалттай. Нэг нь л зөв хариулчихвал дараагийн үе рүү явна гэсэн үг. Харин тавууланд нь буруу хариулаад ялгчвал тэр дундаас хамгийн их өртөө үнэ нь бусдынхаа бүх хөрийг өөр дээр аваад хампуурна. Тоглоомч эхэлж уг нь бол асуулт нь нэг дээр нэмэх нэг тэнцүү хэд байдаг гэсэн амар амархан хинч хариулж чадхаар юмуд байдаг ч бүгд 100% зөв хариулахгүй бүтрээ л байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг хүн санаатаагаар буруу хариулаад троллоод байна гэсэн үг байхгүй юу? За тэгээд анимын гол дүр болох Юичигийн асуулт асуух ээлж ирээ цаасаа хартал Юуч бичээгүй хоосон байх бөгөөд доор нь харин жижигнэр ямар асуулт асуухаа өөрөө зөхион. Тэгээд зоос тим гэдэг дээр очих юм бол тоглоомыг ялна. Үгүй гэдэг дээр очивол өөрийнх нь өрнийх нь хагас нь байхгүй болно гэж бичсэн байдаг. Манай хүнч тэгэл хамгийн муугаар бодоол энэ хоёр өөрийнхөө өрийг л багасгахын тулд албаар буруу хариулдаг өдөөс юм байна гэж сэжиглээд. За тэгэл энэс эхлээл нөгөө зүү орох цаг байсан 5 найзуудын манууд хагаал үүсч эхэлж байгаа. Юичи тэгээд би ч гэсэн троллдод өрнийхөө хагасыг байхгүй болгох ч тийм үү гэж бодож байгаад хүн чанарын зулгаагаад за сая зүгээр тоглоомоо л гэс ялах мэн гэж зөв хариулт өгсөн ч стил нэг хүн буруу хариулж өөрсдийг нь троллцоор л байдаг. Манай хүн шоконд орж яагаад ингэж байгааг нь ухаарч эхлэхгүйгээд бүгд нөгөө бүлэдүүлдэг байсан охин Кокороги дээр хамаг өөрөө өгч зүхтаах гээд байгаа юм байна гэсэн дүгэлтэн түрээд Кокорогигийн асуусан бид нар үүрт сайн найзууд байж чадах уу гэсэн асуултанд хариулахаас өмнө Юичи маань гинэт яриад үг унаагаад эхэлдэг. Тэгээ дүрмэн дээр нь асуултаа зарлахаас бусад тохиолдолд ярих хориотой байсан учраас манай хүний өр хоёроор үржигддэг. Нөгөө сайхан сэтгэлтэй ийдэг Юичи маань гинэт тис ондоо хүн босныг хараад бүгд гайхдаг бөгөөд манай хүнш тэгээд энэ дунд урагч байна чи урагч юм биш үү гэдэг бүгд рүү багсааг үг хайж байгаад 5 дахь асуулт эхлэхэд хачирхалтай нь энэ удаа бүгд зөв хариулж ихний үеийг давдаг. Үе давсны шагналт болгож хүн болгоны өрөөс 400 мянган йен хасч 2 дахь тоглоом эхэлнэ. За 2 дахь тоглоомыг давчхан тайлбарлах юм бол Monopoly маягийн раунд болгон дээр урагшлаад эцсийн зогсоол дээр хамгийн төрүүлж хүрсэн хүн нь ганцаараа 3 дахь тоглоом руу орно. Гэхдээ 3 дахь тоглоомыг ганцаараа ялах боломжгүй учраас бараг л амиа оролт гэсэн үг. Харин урагшаа хідэн нүд явахаа яаж хийх вэ гэх юм бол манай та маань бүгд нэгнийхээ нууцыг дэлгэж муулаад тэгээд энэ тоглоомыг үзэж байгаа хүмүүс санал өгөөд хамгийн өршөөгдөж боломгүй адгийн гэсэн дараалалаараа 5-аас 1-ийн хоорондох нүдээр урагшлна гэсэн үг. Энэ тоглоом маань өөрөө угаасаа Squid Game шиг entertainment зорилготой юм шиг байлээ. Үзэгчтэй байхыг бодоход. Гэхдээ хүсвэл хэнийг ч муулч нууцыг нь дэлгэхгүйгээр хоосон цаасаас өгч болно.
Гэтэ тэгсэн тохиолдолд тавуулаа нэгнүүд урагшлана. Тэгээд явсаар агаад барай руу тавуулаа цуг ороод 3 дахь тоглоомыг бүгд хамтдаа тоглох боломжтой гэсэн үг. Тэгээд тоглоомын дууд нэг л урагчвал тэгээл жижи. Манай хэд ч ихэндээ хүсэн цэгсэн чамт тэгэл ихний 2 амтд бүгд хоосон цас өгдөг. Гэхдээ нэг асуудал нь барай болгон тэдний өөр улмал ихсэл байдаг бөгөөд энэ маягаараа бол үеийн төгсгөлгүй 6 сая йены нэмэлт өртөө болохоор байдаг. Тэгэхээр нэгнээсээ урахгүй л бол 2 дугаар тоглоомыг давсан ч хинтэн ч ашиггүй гэсэн үг. 3 дахь раундад анхны муусан цас гарч ирэн Саварагийн яг үндэ Юичи тайртай бас өмнө нь Тенжитэй үерхдэг байсан гэдэг нууц дэлгэгдэнэ. Манай хэд ч бүгд шок болоод байж идэл муулснараа Саварагийн ганцаараа 5 нүд бусд нь 1 нүд урагшлахаар болно. Дараагийн раундууд ч болж муусан цаснууд улмал ихсээд улмал эвгүй нууцуд идэлээд байх бөгөөд манай нөгөө бүлийдүүлдэг байсан охин Кокорогийн маань биеэ үлддэг байсан гэсэн цаас гарч ирдэг. Манай хүн энэ нууцаа ганцхан Саварагийн л хэлж исэн болохоор шууд сэжиглээд энэ хоёр ч хоорондоо биефтэй болоод Юичич Кокорогийг аргадаж хамт үлдээд бас нэг нууц дээрээ Саварагийн гоо сайхны хаалганд орж исэн гэсэн цаас гарч ирсэн болохоор Шибэж Саварагид эргэлзэж эхлээд одоо ингээд Саварагийн хажууд ганцхан Тенжил үлдчихэж байгаа. Гэвч энэ үед 2 саяыг хулгайж манай эдийг тоглоомонд оролцуулсан тэр урагч нь Тенжи байсан гэдгийг бид мэдэж авна. Манай хүний зорилго болохоор нэгт мэдээж мөнгө. Харин хоёр Саварагийн хайртай болохоор түүний бүх найзуудыг нь түүнд дургу болгож холдуулад өөрөө л хажууд нь байж нэг ёсондоо Саварагийн бүх зүйлийг өөрийн болохыг хүсдэг стокер гэж хэлж болно. Тэр Кокорогийн нууц эдрийг ч гэсэн манай хүн стокдж байгаа л нууцаар сонссон юм байлээ. Тоглоомч үргэлжилж Саварагийн нэг болгож ирдэг найзууд дундаас айл нэгийг сонгоод тэр хүнийх нь хамгийн том нууцыг нь илчлэх боломж гарч ирдэг. Тенжи намайг л сонгохгүй байлгүйтэйгээ залбираад ээж идэл Саварагийн хамгийн их итгэж байгаа болохоор чамайг сонгочихъя гэд манай хүнийг зүрхээр явуулах шахтагч. Шиби гэж гол төрийн синдромтэй тэнийг өстэй Саварагийг долгоноод намайг сонг надад нуух юу ч байхгүй гэд сайн дураар сонгогдно. Шибигийн нууц дэлгэгдэж түүний аав хуйлбсаар баяжсан жинхэнэ айс бол гэдгийг мэдэж авах бөгөөд бүр дараагийн раунд дээр Шибэ хүн алж исэн гэсэн цаасч гарч ирэх үед бүгд шоконд орж манай хэдийн нөхөрлж улмал цуурч эхэлдэг. Энэ үед Юичи хамгийн уртаа хүнээс бусд нь бүгд өөрийгөө муусан цаас бичиж урагчийг олъё гэсэн сал гаргадагч. Түүний төлөлгөө нэг алдаа байснаа нэг хүн хідэн ч цаас бичиж болно гэдгийг мартцсан байдаг. Юичигийн ч төлөлгөө бүтлгүүтэж Саварагич барайнаас нэг алхмын цаана ирнэ. Тенчиш баг баяраа тэмдэглээд эхэлж идэл Юичи дахин нэгэн төлөлгөө гаргадаг бөгөөд энэ удаа бүгд цаасан дээрээ би урагч гээд доор нь бас нэрээ бичих санал гаргадаг. Ингэснээр тэр бүх цаасандаа шалгуулад хэрэг худлаа юм битсэн байх юм бол бүх өрнүүдээ аваад 3 дахь тоглоом руу орно. Харин үнэн байвал 1 сая янаа шагнуулаад бас дараагийн тоглоомонд ч орохгүй гэртээ ярьж болно гэсэн бас нэг дүрэн байсан юм байлээ. Тэгвэл анханасаа шууд бүх тэр худлаа юм бичээ 3 дахь тоглоом руу орчуулаагүй юм байна. Тенжиж энэ удаа өстэй баригдхан тод болоод хувь тавилантайгаа эвлэрээд Юичигийн хэлсний дагуу цаасан дээр бичсэн ч Тенжигээс өөр хинч бичээгүй байдаг. Учир нь Юичи бүгдэд нь Тенжиг урагч гэдгийг хэлсэн байдаг бөгөөд манай хүнч баригтаад материйн нөлөөс гоожлаад токнож хэцүүг хийх гээд байж идэл Юичи жинхэнэ төр төрхөө үзүүлж түүнийг ямар аимшигтай, ямар ухаантай нэгэн бэ гэдгийг мэдэж авна. Тоглоомын зохион байгуулагчид ч манай хүнийг яг ямар хүн бэ гэдгийг судалж эхлээд юу нь тэр Тенжи жинхэнэ мангас ч манай Юичи байсан гэдгийг ухаарна. Гэтэ Тенжи бол уг нь өөрөө нийлэн ухаантай шүү дээ. Тэгсэн Юичи Тенжиг урагч гэдгийг тоглоомын хагас чахууллаа хэдийн мэдсэн. Зүгээр түнд эрт мэдгчвэл хоолон сүдэх ажиллахаа эсвэл өөр янз бүрийн санаа гаргаад лай болж магадгүй гэд мдээгүй юм шиг дүрсгсэн юм байлээ. За тэгээд хэдийгээр урагчийг барьсан ч Тенжигээс бусд нь хоосон цас өгсөн болохоор Саварагич барайны ирмэг дээр байх хിവэрээ бөгөөд энэ үед өмнө нь Шибэ хүн алж исэн гэдэг цаасыг Юичи битсэн бөгөөд худлаа байсан гэдэг нь нотлогдож тоглоомын дүрмийн дагуу Саварагигаас өмнө ганцаараа 3 дахь тоглоом руу явахаар болно. Бас яг үнэндээ хүн алж байсан хүний Юичи өөрөө гэдгийг хэлэх үед манай хэд ч Юичигээс бүгд айж найз гэж харахаа болоод бараг зугтаж эхэлнэ. Харин энэ үед Тенжи өмнө Саварагид хайртай байсан гэдэг нь худлаа гэдгийг нотолдог бөгөөд яг үнэндээ Юичид хайртай байсан гэд бас шууд бариар үсэрснээр Юичи Тенжи хоёр 3 дахь тоглоом руу орохоор болж байгаа. За тэгээ дараагийн тоглоом эхлэх хүртэл тэндээ 3 хоног байх бөгөөд Тенжи маань Саварагид хайртай болохоор стактдаггүй. Саварагигаас өшөө амаар байгаа болохоор дагаж байсан гэдгээ хэлнэ. Саварагийн Тенжи хоёрын аавууд амар сайн найзууд. Тэгээд манай хоёр нэгнийгээ багаас нь их сайн мэдэж гисэн Тенжигийн аав өгснөөс хойш манай хүн аавынхаа хөлс Саварагийг гэж эхэлт юм бэлээ. Яагаад гэвэл Тенжи маань өөрөө өмнө Томодачи гэмтээс орж исэн бөгөөд 3 дахь тоглоом дээр ялагдаад 20 сая өртөө болцсон юм бэлээ. Тэгээд тоглоомын талаар хинт ч битгий хэлээрээгээд байхад аавтаа хэлээд аав Саварагийн аавтаа уулзж энэ талаар зөвлөгөө авч ярилцах гэж явж байгаад өгсөн болохоор Саварагийн болон түүний аавыг Томодачи гэмтэй холбоотой гэж хэлж байгаа. Харин Юичигийн хөгийн тоглоомыг сүрүүлнэ гэж хэлсэн болохоор манай Тенжигийн зорилготой ирэн давхцаад Юичиг араас үсэрсэн гэдгийг хэлдэг.
За тэгээд манай нууцлаг гоц ухаанд Юичи болон урагч Тенжи хоёр маань нэгтээ дараагийн тоглоом руу орж байгаагаар энэ бичлэгийг дуусгая. Уг нь аним дээрээ 3 дахь тоглоом нь гардаг л та. Гэхдээ миний бичлэг бүр арай л урт болчих гээд байгаа болохоор 2 парт болгож оруулъя гэж бодлоо. Энэ аним нь өөрөө тоглоомтой янз бүрийн дүрм журам ихтэй болохоор бүр дитейлчилж ярихгүй бол ойлгохгүй учраас яалтчгүй бичлэг урт болчлоо. Гэтэ парт 2-оо нэг удаахгүй оруулчихна guys амлий. За тэгээд бичвэрийн төгсгөл хэрэг та иймэрхүү аним контентуудаас гадна бас янз бүрийн бичрүүд уншиж өөртөө адилхан сонирхолтой хүмүүстэй яриа өрнүүлмээр байгаа бол манай группт нэгтээрээ. За тэгээ баяа.